За юу эхлэхээс өмнө би бас та хэвлэл мэдээллийн байгууллагын та нөхдүүд маань за эхлэх үү те. За эхлэе. Болцсон 11. За сайн байцгаана уу? Миний бие цэрэн дорж өгтөө солонгоч хүн байна. Зээлдэгчдийн холбооны тэргүүнээр 16 оны 3 сараас хойш ажиллаж байна. За бид нар дэртэ тэргүү одоо тухайн үед зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага, ямар нэгэн одоо хүн тухайн үед байхгүй байх үед одоо миний бие өөрөө бас зээлтэйс учраас зээлдэгчдийн холбоо гэдэг зайлшгүй байгуулж одоо төмний төлөө ядарч удирч байгаа энэ олон хүмүүсийн төлөө бас хамтраад ажиллах юм сэтлэр анх байгуулагдсан байдаг. За тэгээ өнөөдөр зээлдэгчдийн холбооны зүгээс мэдээлэл хийх гэж байгаа гол шалтгаан нь бол одоо бас тодорхой хэмжээний аргагүй нөхцөл байдал байна. За Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т төрн үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 30 жил өнгөр болж байхад манай төр энэ үндсэн хуулийнхаа энэ үүргийг биелүүлж чадахгүй байна. Тэгэхээр одоо бид нар яах гэж байгаа гэхээр зээлтэй иргэд өөрсдөө нэгдэх гэж байна. Яагаад гэхээр арилжааны банк бол хувийн компани гэдэг. Тэгэхээр зэрэг хувийн компанитай хувь хүн өөрөө зээлдэгч өөрөө тэмцэхээс өөр аргагүй гэдгийг бид нэр одоо энэ 30 жилийн туршлагаас харлаа. Яагаад тэгэхээр энэ хувийн компани мүлжилгийг улсын их хурл, засгийн газар, Монгол банк санхүүгийн зохицуулах хороо юу гэдгийг энэ аль нь ч дийлэхгүй шүү дээ. Энийг бид нар практикаар амьдрал дээр угаасаа харж байна. За яг хөө тодорхой одоо хүмүүс дуурж хэлсний үндсэн дээр сүүлийн 1-2 жил 0.1 хэдэн хувиар бол 0.34 гэсэн пунктаар зээлийн хүү бол буурсан. Гэхдээ энэ бол дөрвтэй бууралт бол биш байгаад байгаа. За Монгол улс дэлхийн хамгийн өндөр хүүтэй 10 орныхоо нэгээр хэвээрээ байгаа. За тэгээд санхүүгийн зохицуулах холбооны 18 оны мэдээнээс үзэх юм бол арилжааны банкны зээлийн хүү дунджаар 25% жилийн. За банк ба санхүүгийн байгууллагын жилийн хүү нь 38.4%. Хадгаламж зээлийн оршооны хүү 34.8%, ламбаар 42%-тай. За өдрийн зээл бол бүр дийлхэ байсан. Өдрийн зээл өдрийн 10%-тай шүү дээ. Энэ бол дэндүү одоо ямар нэгэн одоо хэмжээ хязгааргүй мүлжлэг байна гэж манай холбооны зүгээс үзэж байна. За арилжааны банкнаас 740 гаруй мянган зээлдэгч байгаа. За юунаас банк ба санхүүгийн байгууллагаас бол 234 мянган зээлдэгч байгаа. Эдгээр хүмүүсийн эрх ашигыг ер нь одоо ингэхэд хэн хамгаалах юм бэ? Эцээст би манай холбооны зүгээс бид нар янз бүрийн байдлаар хуульчтай зөвлөсөөр хагаад энэ хувийн компани эсрэг хувь хүмүүс аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэмцэх систем байна гэдгийг хатуу ойлгочод байна. За зээлдэгчдийн холбооны хувьд бол 2016 оны 3 сараас эхэлж арилжааны банкудтай тэмцэл хийж эхэлсэн байгаа. За тэмцлийг ямар журмаар хийсэн гэхээр бид нар арилжааны хамгийн том гэсэн 9 банкнд шаард хуудас өгсөн байдаг. За тэднээс эргүүлээд бол одоо янз бүрийн шалтгаан хэлж зээлийн хөг бууруулах боломж өгсөн юм хэлсэн байдгийг. Гэхдээ одоо ер нь тэр үеэс хойш хэлтэй амтай бүхэн зээлийн хөг хэтэрхий өндөр байна гэдгийг ярьж хэлж сонгуулийнхаа шоу болгож өнөөдөр ч гэсэн их хурл дээрч бай хаач бай ерөөсөө зээлийн хөг өндөр байна гэдэг ярьдаг хүн их байна. Тэгтээ хийж байгаа нь ерөөсөө харагдахгүй байгаад байна. За энэ одоо мөнгөний эдийн засгийн энэ хүнд байдлууд нь зээлийн хүүтэй холбоотой энэ хүндрэлтэй асуудал Монголын айл бүрийг хямрааж байдаг хамгийн чухал гол асуудлын нэг хэвээр байгаад байна. За зээл авч байгаа нэг иргэн эсвэл нэг аж ахуйн нэгж дангаараа тухайн зээл авж байгаа байгууллагатайгаа тэмцэх боломжгүй. Зээлийн хүүг хүлээн зөвшөөр үгүй бол та зээл авах шаардлагагүй гэдэг ийм юм хэлдэг. Тэгэхээр энэ бол монопол эрх байгаад байдаг. Энийн эсрэг бид нар одоо олоолаа нэгж тэмцэх гэж байна.
Тийм учраас одоо зээлтэй иргэд болон аж ахуйн нэгжийг бид нар нэгдээч гэдэг ийм уриалгыг хэлээд бид энэ утсаа тэмдэглэсэн байж байгаа. Та бүхэн энэ утас руу холбогдож өөрийнхөө мэдээллийг өгөөд бид нэгдэх бүрэн боломжтой байна. За монопол байдлаа ашиглан зээлийн гэрээгээр төрөв барьж дэлхийд байхгүй өндөрхүү болон санхүүгийн үйлчлэгээний хураамж зэргээр монголчуудыг хувалцлан мулжиж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллага Ламбард зэргийн эсрэг тэмцэх гэж байна. Зээлдэгчгүйгээр банк санхүүгийн үйлчлэгээний байгууллагууд оршин тогтох боломжгүй. Зээлдэгчид өөрсдөө нэгдэжэж эсэргүүцлээ илэрхийлээд ингэсэн тохиолдолд тэд нар тодорхой хэмжээний буулт хийх хэрэгтэнд бол гарцаагүй гэдэг бид нар одоо ярилцж байгаа. За төр нь мөнгөний бодлого барьж чадахгүй байгаа. Зээлийн хүүг бууруулах гол арга бол ер нь инфляцийг бууруулах асуудал байдаг. Инфляцийг бид нар бууруулж чадах юм бол банкч тэр банк бус санхүүгийн байгууллагууд тэр зээлийн хүүгээ бууруулах боломж бол байдаг. За төгрөгийн ханшийг доктортой барих гэсэн үг шүү дээ, тийм ээ. За сүүлийн 9 жилд Монгол төгрөгийн ханш 110% өссөн байна. Буурсан байна. 110%. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа. За 5 жилийн хугацаатай зээл авсан гэхэд бараг 80%-аар эргүүлж төлбөрөө төлж байгаа. Дээр нь инфляци бодоод үз. Яаж хүн амьдрах, яаж айл оршин тогтнох юм бэ гэдэг энэ асуудал тавигдаж байгаа. Тэгэхээр ядуурлаа асар хурдцтай үүсэж байна. За үүнтэй холбоотой олон юм бий. За буруут нь аж ахуйн нэг арилжааны банк бус санхүүгийн байгууллага байна гэдэг дээр бид нар хатуу зогсож байгаа. Яагаад буруут нь зээлийн хүү юм өндөр мөн дээрээс нь инфляцийн өндөр байгаагийн гол буруут нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага юм аа. Яагаад гэхээр валютын зохицуулалтын хууль гэж байдаг. Энийг манай улсын хурлын хууль тогтоогч нар өшөө дээрээс нь шатны шүүхийнхэн за өмгөөлөгч нар сайн мэдж аваасаа гэж би хүсэж байна. Яагаад тэгэхээр валютын зохицуулалтын хуулийн дээр арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд валютыг өөрсдөө тогтооно гэд маш тодор өчтсөн байгаа. За би энэ танарт энэ заалтыг үзүүлээ. Та нэг татчихараа. За валютын зохицуулалтын хуулийн 5 дугаар зүйлийн 4-т арилжааны банк нь валютын захын эргэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдаа авах өөрийн ханшийг тогтооно. За мөн 6-ад нь валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтөй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эргэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдаа авах өөрийн ханшийг тогтооно. Тийм байгааз? За дээр нь болохоор 2 дугаар зүйлд болохоор Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдан авсан гадаад валютын ханшид үндэслэн гэж байгаа шүү. Тус улсын гадаад худалдаанд зонхлон хэрэглэж байгаа доктортой ханш бүхий чөлөөтэй хүрдэг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишиж тогтооно гэж. Тэгэхээр энэ өөр юу гэж нэхэр зэрэг валютын ханшийг Монгол банк тогтоохгүй байна. Валютын ханшийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага тогтоож байна. Энийг Монгол банкч тэр арилжааны банкуч мэдэж байгаа. 2009 оны 7 дугаар сарын өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг энийг. Энэ бол тодорхой лоббигоор явагдсан байгаа мэдээж байна. 2009 оны 7 дугаар сард энэ лоббигоор оруулж валютын ханшийг цөөхөн хэдхэн банкны гарт өгсөн байна. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг тэр чигтээ цөөхөн хэдхэн банкны гарт байна гэсэн үг. Энийг би одоо өмгөөлөгчд болон хуульчд энийг сайн харж банкнд хохирч байгаа, өөрөөсөө шалтгааллахгүйгээр хохирч байгаа иргэдийг энэ хуулийн үндсэн дээр барьж хамгаалаасаа гэж би бол боддөг юм аа. За зээлтэй холбоотой олон асуудлууд байдаг. За тухайлбал бол сүүлийн 1-2 сарын дотор арилжааны банкуд хадгаламжийн хүүг бууруулсан байна. Хадгаламжийн хүүг бууруулна гэдэг бол зээлийн хүүг бууруулах бас нэг боломж. Гэтэл зээлийн хүүгээ бууруулахгүй байна. Бид нар сая хэд хэдэн банкар судалгаа хийж үзсэн. Хадгаламжийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулсан. Гэхдээ хадгаламжийн хүүнээс шалтгаалж зээлийн хүү бууруулна гэдэг ойлголт бол бас өрөөсгөл. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулагчдын хадгаламж эзэмшигчдийн 4-5% нь жирийн иргэд байдаг. Ихэнх хөрөнгө оруулагч нь 80-90% нь банкны одоо хөрөнгө оруулагчд буюу эзлүүд байж идэг.
За дээр нь сүүлийн 2 жилээс өмнө одоо 17-оос өмнө авсан зээлүүдийн хүү өндөр хэвээрээ байгаад байна. Тэр 3 давтсан сарын 3 жилийн 30 40 хэвээрээ байгаад байдаг. Энэ дээр яагаад зохицуулт одоогийнхтой дүүцүүлж хүүгийн буулгаж өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал бид нар тавьж байгаа. За тэрнээс гадна сүүлийн жилүүдэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк орондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг болж байгаач үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй. Одоо ядаж манай зээлдэгчтэй холбооноос санал авдаггүй. Боловсон дээрмийг хийж байна. Боловсон дээр. Эдгээр бид тооцоогоор бодож үзсэн. За жишээлх юм бол нэг хүн өдөрт дунджаар одоо нийт хүмүүсийн дунджаар нэг хүн дунджаар нэг 5 гүйлгээ хийж байгаа байхгүй юу? За 5 гүйлгээний тооцоог бодоход 500 төгрөг байгаа. Үүнийг нэг сард бодоход 15,000. 15,000-аа 12 сараар үржүүлэхэд 180,000 төгрөг байна. За хаан банк гэхэд 2 сая үйлчлүүлэгчтэй. Хаан банкд 2 сая үйлчлүүлэгчтэй үүнийг 180,000 төгрөгөөр үржүүлье. Тэгэд нэг жилд 360 тэрбум төгрөг байгаа шүү. Зөвхөн интернет банкны үйлчлэгээ шүү дээ. Тэгээ энэ бол эдгээр ашиггүй ажиллаж байгаа гэсэн үг үү? Хаан банк ялангуяа одоо үйлчлэгээнийхээ зардал болон тэлдэрүүдээ бүгдийн ажлаас нь халдсан шүү дээ. Бүгдийн интернет одоо системд оруулсан тийм үү? Тэгэхээр хаан банкны хувьд жишээлх юм бол бид нар жишээ авч ярьж байгаа. Зөвхөн одоо энэ үйлчлэгээний хураамж интернет банкны төлбөрөөрөө асар их хэмжээний мөнгө авдаг аа. За энэ бол хууль бус одоо хүмүүсийн данснаа шимтгэл хураамж авж байгаа гэж бид нар үзэж байгаа. За түүнчлэн одоо зээлийн эргэн төлтийн график дээр өөрт ашигтай хувилбараар хийдэг. За тэтгэврийн зээлэнд хүү тогтоодог. Ипотекийн зээлийн урьдчилгааг их өндөр байлгадаг. За бизнес тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг илүү дэмжихгүй байгаа энэ байдал. За зээл олгохдоо 1% татвар. За тэгээ хугацаанаас өмнө зээлээ төлөх үед бас үлдэж байгаа мөнгнөөс нь 1% шимтгэл авдаг. За Монгол банкнд хувьдаа банк ус санхүүгийн байгууллагатай 8-9 хүн байж байна. Тэ? За энэ бүх гэх мэтлэн ярих юм бол асар их олон зүйл байгаа. Эднийг манай зээлдэгчтэй холбоо зээлдээ иргэдтэйг нэгдээд эсэргүүцнэ. Бид нар энийг бол эсэргүүцнэ. Аж ахуйн нэгжтэйг хамтраад. За ямар хэлбэрээр тэмцэл хийх гэж байгаа вэ гэдгийг одоо би хэлье. Зээлдэгчтэй холбооны зүгээс арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай хийх тэмцэл 1. Зээлийн хүүг бууруулах, үйлчлэгээний хууль бус мүлжлэг явуулахаа зогсоох шаардлагыг холбооны зүгээс хөргүүлнэ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид тэмцлийн дараагийн алхамд шилжнэ. За жагсаал цуглаан зохион байгуулна, шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг шүүхэд өгнө. Зээлдэгчид зээлээ шилжүүлнэ. Бид нар ийм арга хэмжээнүүд ихний ээлжинд бол авна. За энэ ташрамд шүүх түрүүн би энийг хэлсэн. Одоо валютын зохицуултын тухай хуулийг хараач гэж шүүх прокурор тийм ээ өмгөөлөгчдийг энэ дээр бас би анхаарлыг хандуулмаар байна. Тэгэхээр хүний одоо эд хөрөнгийг өөрөөс нь шалтгааллахгүйгээр өөрсдөөс нь үл шалтгаалсан нөхцлөөс зээлээ төлж чадаагүй барьцааны эд хөрөнгөө хураалгасан иргэд аж ахуйн нэгжүүдийн эрх ашигыг хамгаалж тухайн банкыг бид нэр шүүхт өгнө. Тэр хүн бүх насаараа за ядаж зээл авсан хугацаанд барьцаагаа хураалгах чи гэж ямар ч зээлдэгч боддоггүй. Өөрөөс нь үл шалтгаалсан байдлаар эдийн засгийн хямрал болон валютын зах зээлийн ханш өсснөөс болж өөрсдөд нь үлдэж байгаа зээлээс ашгаасаа үлдэж байгаа зээлээ төлөө цаанаа үлдэж байгаа мөнгө нь юундаач хүрэхгүй болоод байгаа учраас тэр хүмүүс хүнд байдалд ордог. Тэгэхээр энийг бодоод бид нар хамгаалах ёстой. Энийг бол төр хамгаалж чаддгүй бол зээлдэгчтэй холбоо зээлтэй иргэдээр аж ахуйн нэгжээр нэгдэж байгаа бид нар энийг хамгаалнаа. За дараа нь иргэдэд харилцах данс нээж өгөөд картаар үйлчлүүлж байгаач иргэдийн мөнгийг эргэлдүүлэн ашиг олж өгдөг. Үүнд нь хүү тооцоолнаа. Одоо та бүхэн дотор ч гэсэн карттай залуучууд байгаа. Карт чинь хадгаламж биш зүгээр харилцах данс байдаг. Гэтэл таны мөнгийг банк эргэлдүүлж байгаа. Уг нь бол та хадгаламжийн данс нэгээд тэрэндээ карт холбоолох ёстой. Тэгэх юм бол таны картанд байгаа мөнгөнд чинь хадгаламж гэдэг утгаараа хүү бодогдох ёстой байдаг. Энийг манай ялангуяа залуучууд энийг мэддэггүй. Банк бол дэндүү их мүлжиж байгаа байхгүй юу? За мөнгөө зүгээр ашиглаж байна гэдэг бол иргэд ойлгох ёстой. За ингээд 30 жилийн туршид
чин сэтгэлээрээ нурууга бүхийдэл хурууга монитл ажилд байж банк бус санхүүгийн байгууллагуудыг цамцантаа багтахгүй болтол цатгаж таргалуулсан байна. Тэгэхээр монголчууд дэндүү их төвчээртэй хүмүүс байна. Гэхдээ одоо бол цаг нь болсон. Цаашид хэн нэгнийг туслахыг бид нар хүлээхгүй. За миний бие сэтгэл зүйч хүний хувьд зээлийн өрөө төлөх асуудлаас болж айл болгонд маргаан үүсч сэтгэл гутрал, гэр бүл салалт, үүнтэй уялдаад өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд, архиталт, бие үнэлэлт, гэмт хэрэгт холбогдох, хулгай дээр мэгсэх, хичнээн олон зуугаараа мөнгөний эрэлт хүний нутар руу дайжих, амин хувиа хичээх хүмүүжил, ажилгүйд гэх мэт нийгмийн хамгал хямрал гэр бүл дэх мөнгөтэй холбоотой бий болж байгааг өдөр тутам зөвлөгөө авахар ирж байгаа хүмүүсээс мэдэрч идэг. Тэгэхээр энэ бол үнэхээр эдийн засгийн хямрал бол айл бүрийн буланд очиод бол бат бөхтөө суурилсан байна. За ингээд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хадгалан зээлийн хоршоод ломбардын эсрэг зээлдэгчд бид нэгдэж байна. Энэ асуудалтай хамтарч нэгдэх зээлийнхээ барьцааг хураалгасан аж ахуйн нэгж иргэдийг бид нартай нэгдээчээ гэд энд утасны дугаар тавьчихсан байгаа. Та бүхэн энийг бид нартай холбогдоорой. Зээлдэгчдийн холбоо гэд бас пэйж хуудас байгаа. Монголоор өчсөн зээлдэгчдийн холбоо гэд пэйж хуудас байгаа. Үүн дээр утасныхаа дугаарыг тодорхой мэдээллүүдээ бас бид нар руу илгээгээрэй. Бид нар одоо ингэ нэгдэж байна гэж байна. За хэвлэл мэдээллийн байгууллагын та нөхдөөс бас манай мэдээллийг зээлтэй эргэн бүрт хүргэх тал дээр дэмжиж тусаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За баярлалаа. За манай зээлдэгчдийн холбооны тэргүүлэгчдийн нэг мөнгө цэцэг бас мэдээлэл хийх гэж байна. Жохоо ширч. За тий баярлалаа. За сайн байцгаана уу. За манад зээлгүй хүн гэж манад ерөөсөө байхгүй, бүгд зээлтэй. Жишээ нь тэтгэврийн хүмүүстэй гавьяаныхаа мөнгийг одоо буцаагаад төрөөс одоо хүүтэй авдаг. Төрд одоо 20 наснаасаа эхлээд ер нь бол голцоо 20 наснаасаа эхлээд одоо 60 хүртлээ ажил хийж мөн одоо нийгмийн даатгалыг одоо төлдөг. Тэр төлсөн мөнгөө төрд одоо хүүгөө ашиглуулчаад өөрөөсөө буцаагаад тэрийг хүүтэй авдаг. Жишээ нь тэтгэврийн зээл ихт одоо жилийн 18% хүүтэй. 18% хүүтэй олгогдсон байна лээ. Би сая бас нэг жишээ аваад ирсэн. 18% хүүтэй байсан. За жишээ нь жидүүгээс одоо манайхан тэрбумаар нь одоо 3% хүүтэй одоо зээлийг авдаг. Тэгдэг мөртлөө яагаад тэр тэтгэврийн одоо хүний нийгмийн даатгалынх нь өөрийнх нь мөнгийг буцаагаад өөрт нь яагаад хүүтэй зээлдэг юм бэ? Энэ бол дуугэр гэж үзэж байна. За мөн одоо би бас бизнес эрхэлдэг. Бизнес эрхэлдэг хүмүүс одоо үнэхээр туйлдж байна. Монголын одоо зөвхөн 200хан гэрвэл одоо баян. Зөвхөн 200хан гэрвэл. Бус нь бүгд ядуу. Дунд давхраг гэж ерөөсөө байха байсан. Бүгд одоо доод давхрагт орсон. Бүгд ядуу. За тэгээ бизнес хийхийн тулд хүн банкнаас зээл авдаг хүмүүс. Нэгдүгээр бизнес хийхийн тулд. За яагаад бизнес хийх гэж юм? Цаас шалтгаан нь бол амьдрахын тулд. Хоол хүнсээ авч одоо гэр орноо тэжээхийн тулд л одоо зээл авч бизнес хийдэг. Тэгээ бизнес хийгээд яах вэ? Одоо банкны хүнд дарлуулад ерөнхийдөө одоо хүмүүс бизнесээ маш их дампуурч байна. Зээлийн хүү маш өндөр байна. Жишээ нь би нэг айлын одоо зээлтэй танилцсан. Гэтэл тэр айл ингээд бараг 6 одоо ийм зээлтэй. 6 зээлтэй. Ямар зээл вэ гэхээр тэтгэврийн зээл, бизнесийн зээл, картын зээл. За тэгээ мөн одоо лизингийн зээл. За тэгээ банк бүсийн зээл. Тэгсэн мөртлөө ийм 6 зээлтэй. Тэгээ яаж төлж байна? Тэгэхээр өстой хамаг юм хамж өгөөд сүүлдээ төлж чадхаа болж байна. Ахаад бидэнд мөнгө хэрэгтэй байна. Ахаад өгөх газар байвал аммаар байна гэж хэлж байгаа шүү дээ.
Тэгээ бодоод үзтээ хэцүү байгаа үстэй. Тэгээ би энэ зээлийг ингээд харлаа л да. Арсан чинь хамгийн том зээл нь банкны зээл байна. 100 саяын зээл байна. 5 жилийн хугацаатай авсан. Тэгээ эргүүлээд 100 саяыг авсан байна. Тэгээд хүүнд нь 81.8 одоо саяыг төлж байна. Ингээд нийлээд 181 саяыг одоо тэр банкнд төлж байна. Тэгэхээр энэ хүнд юу үлдэх вэ? Тэгээд бизнес эрхэлдэг ер нь манай Монголын бүх хүмүүс одоо миний бодлоор бол ерөнхийдөө хуримтлал үүсгэх одоо хэрэгтэй гэдгийг одоо маш сайн ойлгодог. Гэвч би бас өөрөө хуримтлал үүсгэж чаддаггүй. Энэ зээл төлж байгаа хүмүүс ч гэсэн бас хуримтлал үүсгэж чадахгүй байгаа. Яасан бэ? 100 саяыг авлаа. Бизнестэй хэрэглээ 181 сая болгоо төлж байна. Тэгэхээр юу хуримтлуулах юм бэ? Үнэхээр хуримтлал үүсгэж сайхан амьдрах одоо ямар ч боломж алгах. Үнэхээр одоо бухимдаж байна. За тэгээд ер нь бол энэ одоо цусгүй дайн гэж одоо бид нар үзэж байгаа энийг. Дайн гэхээр хүмүүстэй буу бариад одоо тесрэх дэлбэрэх бөмбөг бариад дайтдаг бол энэ бол ерөөсөө цусгүй дайн. Ард иргэдээ одоо мөлжих, одоо дампууруулах, ядууруулах ийм бодлого барьсан цусгүй дайн л гэж үзэж байна. За ингээд зээлтэй иргэд, зээлтэй өндөр настангууд, мөн зээлтэй бизнес эрхэлдэг бүх хүмүүс одоо энд бид нэгдэж байна. Цаашд бол одоо тэмцэх болно. Үнэхээр бухимдаж байна. Та бүхэн асуулт байвал асуугаарай. Баярлалаа. За зээлийн хүүг бол тухайн банкнаас шалтгаална. Банкныхаа хадгаламжийн хүү болон бодлогын хүү их олон юм ярьдаг л да. Гэхдээ энэ бол буулгах боломжтой. Яагаад гэвэл гадны орнуудад зээлийн хүү маш бага байдаг. Хадгаламж нь ч бага байдаг. За зээлийн хүүгээ буулгахын тулд хадгаламжийн хүүгээ буулгана гэж байгаа. Өөрөөр хэлбэл банкуд болон банкуд санхүүгийн байгууллага өөрийнхөө ашгийг бол хийгээр нь байлгах нь шүү дээ, тийм ээ. Дэндүү тэгж одоо өндөр ашиг олоо сурцсан байгаад байна шүү дээ. Тэгэхээр эдгээр бол ингэж шудраг усаар жирийн Монгол хүмүүсээ ингэж одоо ичгнүүргүүгээр шулж хуулцдаг бол одоо хэрэг сэтэрч шүү дээ. Манай зээлгч бид нар болохгүй бид нар одоо жагсаал цуглаана хийнэ, эсэргүүцлээ хийнэ. За зээлгчийг хэрхэн тэнцэх вэ гэдэг дээр би түрүү хэлсэн. За бид нар байна штэ. Хэд хэдэн янз бүрийн аргууд бол байгаа. За хамгийн нэгдүгээр бид нар зээлийг шилжүүлж болно бид нар. Зээлийг өөр манай зээлдэгчид нэг банкнасаа юм уу нэг банкны санхүүгийн байгууллагаас өөр одоо байгууллага руу өөр банк руу шилжих боломжтой. Зээлдэгчгүйгээр банк оршин тогтож чадахгүй. Тэр бол тодорхой тийм биз? Тийм учраас бид нар зээлийн хүүгээ бууруулахын тулд аль хүү багтаа газар руу шилжин, бөөнөрөө шилжин. Ийм боломж бол байгаа. За саяхан болоод одоо нэлээд томоохон банкуд хоорондоо зээлийн хүүгээр уралдахгүй шүү гэдэг хэлцэл хийсэн байдаг. Энийг би жирийн зээлийн тейлерээс би сонссон. Зээлийн эдийн засгчаас би сонссон баг. Энэ шудраг уу? Энэ нөгөө ариу явдал мөн үү, тийм ээ? Тийм учраас үгсэн хуйлдж байгаа энэ асуудлыг бид нар бас тодорхой түвшинд гаргаж тавина. За дээрэс нь зээлийн хүүгээс болоод одоо зээлийн хүүгээ төлөө цаана үлдэж байгаа мөнгөний инфляцаас болоод амьдралын нөхцөл нь маш хүнд байгаа учраас аргагүй ихэнд одоо өсөөд одоо яахалтай биш үү, тийм ээ? Зээлд өгөх ёстой байсан мөнгөө өөрсдөө ингээ хоол хүнсэндээ хэрэглээд ингэждэг. Тэнгүүд л нөгөө барьцаанд байгаа юм аа банкийнх нь хураагаад аваад тодорхой хугацаагаар зээл төлөөгүй учраас гээд ингээд баахан хүү бодсоор байгаад алдан тооцсоор байгаад нөгөө байр савных нь болон машин тэрэгнийх нь үннээс нь илүү гаргаад тооцоо гаргаад шүүхэд өгдөг. Шүүх нь валютын зохицуулалтын тухай хуулийг мэдгүй учраас одоо нөгөө зээлийн гэрээ гэдэг дээр суурьлал зөвхөн нөгөө банкны талд хүссэн үсээгүй банкны талд шүүхийн шийдвэр гаргахаас өөр аргагүй болт. Тэгэхээр би шүүхүүд прокурорууд энэ өмгөөлөгчдийг энэ хуулийг хараасай. Ядарч зүдэрч үнэн сэтгэлээс 20-30 жил банкыг тижээж байгаа энэ ард иргэдэд харж зөв шийдвэр гаргаасаа гэж би хэлмээр байгаа дахин. Өнөөдөр банкуд болон банкуд санхүүгийн байгууллагууд ард иргэд ядуурж байгааг гол үндсэн буруут нь энэ хоёр. Яагаад тэгэхээр би та нарт сая харуулсан. Валютын зохицуулалтын хуулийн дээр банкуд мүлжлэг хийж байна.
За банкуд хөрөнгө оруулагчдад гадны орноос өчнөн тэрбум орно. Эсвэл төрөөс өчнөн тэрбум орно. Сая долларыг оруулж ирж байна. Тэрнийг маш өндөр хүүтэйгээр зардаг. Банк ус санхүүгийн байгууллагатайгаа нийлээд зардаг. Хувилдаад. За тэгээ одоо байгаа ханшаасаа өндөр болгож зарчгаад нөгөө мөнгөө эргүүлээд дахиад хүүлээд иргэдтэй болгодог. Давхар мүлжлэг хийдэг. Тэм учраас банк ус санхүүгийн байгууллагын арилжааны банкуд бол 100% буруутай гэж манай зээлдэгч холбооноос үзэж байгаа. Ганц нэг кейс дээр биш, ганц нэг тохиолдол дээр биш, бид нар нийтээр нь банкыг бол буруутгах боломж бол биднэрт байна. За ийм зүйлийг хэлмээр байна. Нэг асуулт энэ бол одоо банк ус зээл нөгөө хүүгийн урагш аваад байдаг шүү дээ. Энэ хамтраад нөгөө одоо хууль төсвөл өмнө юм уу? За эдгээр хүүг урьдчилж авч ийн гэдэг бол бас хууль бас. Тухайн зээлдэгч аж ахуй нэгж иргэн чинь ерөөсөө л одоо мөнгөний амин чухал хэрэгцээ байгаа. Өнөөдөр хүүхдийн сургалтын төлбөр, цэцэрлэгийн төлбөр, өнөөдөр хоолны мөнгө, бизнесийн нөгөө өрөнд орж байгаа энэ юмудаа төлөхийн тулд арга буюу тухайн банкн дээр очиж одоо өстө утсан гуглдэж юу хэлсэн болгон дээр нь бүхэлдэж жагаад арай гэж нэг юм хэдэн төгрөгийн зээл авд. Хөөе энэ чинь урдчлаад яагаад ийм мөнгө авч байгаа юм бэ? Хүүгийн яагаад урдчилж авч байгаа юм бэ гэж хэлэх ямар ч одоо хүсэл гэдэг юм уу? Хүсэл байж тэр ярь чадал нь байхгүй байгаа байхгүй юу? Тэгвэл та болж зээл байгаа болж байгаа л гэдэг чинь. Тэгээ энэ чинь нэг талаас жинкнээр үнэн хүчтэйгээр манипулж байна. Бид нар маш том одоо эдийн засгийн Монголын бүх эдийн засгийг гартаа хатгаж байгаа юм том олигархуудын эсрэг тэмцэж байна. Тэгэхээр ард иргэд та бүхэн бидэртэйгээ маш богино хугацаанд хамтраач нэгдэж чий гэж ингэж хүсэлтийг дахин тавимаар юм. За өөр асуулт байна уу? Манайха ярих юм байвал ирэхгүй. За асуулт авах бол дуусах та.